Эрүүл ирээдүйн төлөө Булган хангаан эмэгтэйчүүд нэгдлээ. Булган аймгийн архигүй булган хөтөлбөрийн ажлын хэсгээс санаачлан эрүүл ирээдүйн төлөө Булган хангаан эмэгтэйчүүд сургалт зөвлөгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Булган хангаан эмэгтэйчүүд эрүүл ирээдүйн төлөө нэгдэж байна гэсэн ураа бүхий зөвлөгөөний зохион байгуулж байна. За энэхүү зөвлөгөөнд аймгийн хурал, аймаг сумын хурлын төлөөлөгчд эмэгтэйчүүд, за багийн өрх тус бүрээс төлөөлөгч болж байгаа ээжүүд оролцож байгаа. За мөн сумын засаг дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэсэн юм төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Нийтдээ 170 гаруй оролцогчтой. За эмэгтэйчүүдийг сонгож яг эмэгтэйчүүдийн бүлгэрүүд чиглэж ингэ зохион байгуулж байгаа зорилго маань юу вэ гэхээр эмэгтэй хүн гэдэг бол гэр бүлийн нэгэн баг нь аав хүний ажил төрөл хэрхэн өнгө үзэмжтэй байна тий гэрийн эзэн хэр зэрэг сайн явж байна гэдэг бол эмэгтэй хүний уур ухаан нарийн мэдрэмж шалтгаалдаг хүүхэд өсвөр үеийн хүмүүжил төлөвшил бүр хүн байх хэрэг эхнээс нь ахуулаад ээж хүн зайлшгүй нөмөр нөөлөг үр дүн уур ухаан тэнцээ зарцуулагдж байдаг учраас архигүй булган хөтөлбөрийн үндсэн зорилго болж байгаа өсвөр үеийн хойч ирээдүгөө бол архитектийн хор уршигаас урьдчилан сэргийлэх ирээдүйдээ одоо архигүй булганыг одоо бий болгоход бол үндсэн хүч оролцоотой юм бүлэг гэж сонгож энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. За зөвлөгөөнд бол мөн бүх сумдад бэлтгэгдсэн сурагч агч нар оролцож байгаа. Монгол өрх сэтгэл судлалын үндэсний хүрээлэнтэй хамтраад архигүй булган хөтөлбөр 2 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. За 25 сурагч агшийг бэлтгэсэн. За энэ сурагч агч нар бол олон нийтэд чиглэсэн сурталчилгаа зохион байгуулах. За мөн иргэдийн болоод олон нийтийн архи сахтууруулах хундааны хор уршигын талаар архи сахтууруулах хундаанд хандлагыг нь өөрчлөх зорилттой бүлгийн ийм сургалтуудыг 5-7 удаагийн давтамжит сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг байгаа. За мөн олон нийтийн хэрэглээний түвшин ямар вэ гэдэг дээр сэтгэл судлалын шинжилгээ ухааны үндэслэлтэй санал асуулгах сорилоор мөн судалгаа хийж үнэлгээд уналт авдаг байгаа. За сурагч агч нарын сургалт зохион байгуулалт үйл ажиллагаан дээр харж байгаа тайлан дээрээс үзэхэд бол эхний сургалтаар мэдлэг хандлага нэг 5-3% чи 3-5% өөрчлөлттэй байсан бол дараагийн 2-3 дахь жилийн сургалтын үр дүнгээр бол хүмүүсийн хандлага 20-30% ч гэдэг юм уу тийм өндөр үр дүнтэйг өөрчлөгдөж байгаа төр харагдаж байгаа. Энэгээр бол архигүй булган хөтөлбөрийн одоо тодорхой нэг өнцгөөс одоо үр дүн харагдаж байна гэж. Лектор багш Цогцгор Баасанбат Батзайхан нарыг урьж сургалтыг сумшуулж зөвлөгөөний хүрээнд эрүүл ирээдүйн төлөө хүүхдийн илэрхийлэлт архигүй гэр бүлээс аз жаргалын эхлэл гар зургийн уралдааныг тус зохион байгуулан аймаг сумдын удирдлага төрийн болон төрийн бус байгууллагын дарга эрхлэгч иргэдийн төлөөлөл зэрэг 171 хүн оролцсон томоохон зөвлөгөөн боллоо. Архигүй булган хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа манай энэ Агийн бүлгэн бол маш тайхан одоо маш өргөн хүрээтэй хүрээгээд хилээд одоо 14-5 гишүүнтэй байгаа. Тэгээд энд явснаар би урд нь яг архины хамааралтай байсан. Гэхдээ одоо бол архиухаа болоод энэ бүлгэндээ ороод баг одоо энд ордноос хойш архи хамтнаагүй. Уугаагүй, уухчгүй. Итгэлтэй байгаа би өөртөө айгу. Одоо үнэндээ ёстой хүний толгоор ордог юм бол орохоор айгу сайхан лекц уншиж ярьлаа. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ одоо ер нь л манай монголчууд ер нь нээрэнд налхуул байгаа шүү дээ. Налхууг бол хүн болгон ярьж байгаа тий. Хүн болгон хөдлөөд яах юм бол хөдлөөд хүн болгон дороо үр дүнтэй ажил хийх юм бол ер нь тэгээд манай Монгол тийм доош бат орохгүй шүү дээ. Энэ хөгжилтэй орнууд ч яваад иж болно. Одоо Монголд үйлдвэрлэлээ хөгжүүлээд ноолуур янз бүрийн юм хийгээд тэгээд явах юм бол хүн дороо л ер нь итгэвтэй л ажиллаж ер нь амьдрахын төлөө л дороо л тайхан хөдөлмөрлж чадвал манай Монгол улсууд тийм муу орн биш дээ. Тийм хөгжил багтаа орнч биш. Зөвлөгөөний үеэр архигүй булган хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынхаа танилцуулгыг сум бүр самбараар танилцуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд танилцуулга мэдээлэлээ оролцогчдод өгч архитан согтургатай тэмцэх ажлыг бусдыгаа манлайлан ажиллаж байгаа зарим нэг сум байгууллага сургагч багш нарт өргөмжлөл мөнгө шагнал талархал гардууллаа. За өнөөдөр энэ зөвлөгөөн бол маш зөв зүйтэй сайхан зөвлөгөөн болж байна. Манай Монгол өрх хүрээлэнгээс Баасанбат багш ирчихсэн. Баасанбат багш маань ерөөсө хүн
одоо ерөөсөө одоо хүн одоо ихэнх хөвлөд бүрэлдэн бий болохоос эхлээд л 85 насыг одоо 100 насалж болно шүү дээ хүн чинь. Тэгээд тэр бүх одоо юунд л ямар хүн ямар хэрэгцээтэй байхсан тэр хэрэгцээнүүдийг яг үечлэлээрээ одоо тэр хэрэгцээгээ бий болгож явах хэрэгтэй. Тэгээ яагаад энэ хүмүүс ингэж архинд орж байгаа юм, яагаад тамхи татж байгаа юм гэдэг болол ерөөсөө хүн хэрэгцээгээ тэр тухайн сардаа тий хүн болж явах үед бүрэлдэн бий болж явах үедээ л тэр хэрэгцээнүүдээ бий болгож чадаагүйгээс ийм асуудлуудыг үүсгэдэг юм байна. Тэгэхээр зэрэг тэр архиуж байгаа хүн буруутай биш. Тэр хэрэгцээгээ өөрөө бий болгож чадаагүй учраас ингэж байгаа юм байна. Энэ хэрэгцээнүүдийг та нар бодож үзээч. Ийм учиртай юм а гэдгийг хэлж байгаагаараа энэ сургалт бол маш их онцлог болж байна. За манай бугтаас болохоор зэрэг энэ багуудаа төлөөлж хүмүүс ирсэн байгаа. Яг баг дээр очиод бид нар очиод энэ сургалтуудаа явуулна. Би бол одоо сумандаа очиод нийт эмэгтэйчүүдийнхээ өмнө одоо архигүй булганд эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн ийм сургалтыг хийнэ гэсэн ийм бодолтой байгаа. Манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга ирсэн байгаа. Манай одоо сумын засаг даргын орлогч дарга ирсэн байгаа. Ингээд 3 бага төлөөлөөд манай одоо идэвхтэй эмэгтэйчүүд ирсэн байгаа. Эрүүл идэвхтэй амьдрах энэ үйл ажиллагаа манай болгонд яг зүгээр архигүй болгон гэдэг энэ хөтөлбөрөөр дамжиж нэлээд эрчимтэй хэрэгжиж байна. Өнөөдөр энэ эмэгтэйчүүдийн дунд энэ явуулцгааг би бас маш зөв зүйтэй асуудал болов уу гэж ингэж бодож байна. Өнөөдөр ер нь зөвөр нийгмийн сэтгэл зүйн хувьд архинаас татгалзах хөдөлгөөн бол бас нэлээд идэвхтэй өрнөж байгаа. Би өөрөө яг Булган аймгийн Дашин жилийн сумд архигүй болгоны сургагч багш хийдгэлтэй. Ер нь одоо бас тэр нэг гудамжны замбраагүй харигдталт нийтийн юмнууд бол нэлээд сайн татарсан. Гэхдээ яг ер нь зүгээр гэр ахуйн хүрээнд зохистой хэрэглээний түвшинд бол бас мэрсэрвэл байна. Тэгээ энийг хамгийн түрүүнд одоо гэр бүл дотроос гаргах, зайлуулах энэ үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо бол маш чухал. Тийм учраас энийг бас хэрэгжүүлж явуулах бас их чухал байна. Ялангуяа эхчүүд, хүүхдүүд дээр дамжуулж энэ эрүүл идэвхтэй амьдралыг хэрэгжүүлэхэд бол их чухал төхөмтэй юм болов уу гэж ингэж л бодож байна. Уг зөвлөгөөнөөс архи огт амсахгүй байж, үр хөвгтөө зөв үлгэр дуурайлал үзүүлэх, гал галамтай архинаас цэвэрлэж, эрүүл орчин бүрдүүлэх, уламжлал ёсоо дэдэлж баяр ёслолыг архигүй тэндэглэх, төрийн албан хаагч эмэгтэйчүүд архи хэрэглэхгүй байж, мандайлах уриалга гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхой болголоо.